За сайн байцгаана уу? Интернет говь клубын тамирчин 50 жаргалыг билгүүтэй байна. Та бүхэндээ өдөр тутам өөрийнхөө ингээ авч яадаг 10 зүйлс ингээ танилцуулъя. За хамгийн эхлээд миний ингээ цэнэглэгч байгаа. Ингээд хоёр iPhone-ы цэнэглэгч, нэг Type-C-ийн цэнэглэгч авч явдаг. Тэгээ iPhone-ы цэнэглэгч болохоор нэг нь ингээд USB-тэй, нэг нь болохоор ингээд адаптертайгаа авч явдаг. Адаптертай залгах боломжтой, адаптертайгаа залгаад байхгүй бол ингээд USB залгах газар хайж авдаг байгаа. За хоёрдугаар тэгвэл миний хөлс дарагч байна. Энийг хэрэглээд ингээ 2 жил болж байгаа. Энэ ингээд эмхтэйлтэй ихтэй яхаа ингээд амар зөөлхөн нэртэй байдаг байхгүй юу? Тийм болохоор ингээд энийг хэрэглэж байгаа. Эрэгтэй хөлс дарагч айгаа орцсон нэртэй байдаг болохоор. Манай их ч ингээд цацж байсан. Тэгээд 2 жилийн өмнө ингээд хэрэглээд үзсэн чинь амар зөөлхөн байсан болохоор за би ингээ энийг хэрэглэжээ гэх. Энийг өдөр тутам авч яадаг шалтгаан нь болохоор бэлтгэлийн дараа, фитнесийн дараа ингээд усанд орох тохиолдол байдаг. Усанд ороод ингээ гарч ирэхдээ шууд ингээд хэрэглээд ингээ бэлээ авч явдаг. За 3 дугаар тэгвэл ингээд миний өнөртөө бас байна. Өнөртөө бас ингээд том шилтээ навж явал ингээд хагарчих гэж юм эсвэл таг нонгоогоод ингээд асгарчих тохиолдол байдаг болохоор ингээд юм жижигхэн савлгатай авч явдаг байгаа. За 4 дугаар тэгвэл миний ингээд уруул хагардаг болохоор ээж надад энийг ингээд байнга авч яваад ингээд урууландаа төрөх чараа гэж хэлсэн болохоор энийг ингээд цүнхэнтэй байнга авч явдаг. За дараагийнх нь миний төрөвч байгаа. Миний аавын өгсөн бэлэг байгаа. Би ингээд бэлэн гэрөөс ашигладаг дандаа ингээд карттай явдаг. Автобусны карт, голом таамбакны карт, дээрний өрнөлөх, жолооны өрнөлөх ингээд дотор нь явдаг байгаа. За дараагийнх нь болохоор ингээд чихвч байна. Чихвчийг бол байнга ашиглана өдөр тутам. За дараа нь болохоор хуурайны төсөл гэдэг байна. Энийг болохоор хотол пүүзээ арчих, тэг янз бүрийн энд тэндэг ашиглах тохиолдол их гардаг. Хуурайгийн ч ашиглах тохиолдол, нойтонгийн ашиглах тохиолдол хоёулаа гардаг болохоор хоёулыг нь авч явдаг байгаа. За ингээд дараагийнх нь болохоор үсний лак байна. Би бол ингээд ер нь бол өдөр болго ингээ үсээ янзалдаг. Үсээ янзлахгүй явж ирсэн өдөр ингээ баг хоорхаа. Тийм болохоор ингээ бэлтгэл орж ирсний дараа ямар нэг ингээ салхи мэлх ингээ өвцсний дараа ч юм уу ингээ нэг тийшээ ороод ингээ хариу зэргээр ороод тэгэл янзалцдаг байгаа. Тийм үсэндээ бол айгүй анхаардаг. За дараагийнх нь манай ихчээ өгсөн бэлэг байна. Төрс өдрөөр өгсөн бэлэг мөнгөн гэж. Би нэг биенээсээ салгаагүй баг 1 жил орчим болж байгаа. Тэгээд сая энэ контент ороход ингээ салгаад авчлаа. За хамгийн сүүлийнх нь миний найз байна. Энийг нэрийг Пипу гэдэг. Намайг Пипу гэдэг, энийг Пипу гэдэг. Тэгээд энэ хоёроос их зүйл болж яваа. Би нэг цүнхэндээ хадгалах боломжтой бол дандаа цүнхэндээ авч явдаг. Цүнхэхгүй гарвал ингээд харамдаа ч юм уу хийгээд ингээд дандаа хамт байхыг хүсдэг. Надад айгүй тийм нөмөр нөөлөгтэй санагддаг. Ер нь хинч хажууд ингээд амьд мөнх бус ингээд байхгүй. Тэрийг бол мэддэг болохоор амьгууч гэсэн энийг ингээд найзаагаа гэж бодоод ингээд дандаа цуг явдаг. Миний энэ дундаас ингээд надад хамгийн удаж байгаа зүйл бол энэ байна. 2021 оны лигээр аав маань авраг авахд бэлгээсэн төрөвч байгаа. Энэ ингээд надаас салахгүй ингээд 3 жил болж байгаа. Хамгийн сүүлд авсан гэвэл одоо байнга ингээд ашигладагаараа салбидаг л байна да. За, билгүүтэй байлаа. Та бүхэндээ өдөр тутам авч явдаг 10 зүйлсээ ингээд танилцууллаа.